3,000 ээжийн сүүн цэцлөрөх арга хэмжээг Орхон аймгийн Баян Өндөр сум, Орхон аймгийн хот тогтоолох газар, нийгмийн арчлал Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран 3 дахь жилдээ зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Орхон аймгийн 2270 гаруй ээжүүд маань хаврын тэргүүн сарын бэлэг цайн өдөр Баян Өндөр хайрхныхаа билээс өглөө нарандаа сүүн цэцэл өргөлөө. За тэгэхээр Баян Өндөр сумаас манай Эрдэнэтийн хот тогтоолох газар бид нар хамтраад 3 дахь жилдээ ээжүүдийн сүүн цэцэл өргөх арга хэмжээ хийж байгаа. Энэ жилийн сүүн цэцэл өргөх арга хэмжээнд бас өргөнөөр ээжүүд маань хүрэлцэн ирж оролцсон үнэхээр их талархалтай байна. Өнөөдөр бас тэнгэр хангааж гисэх сайхан байж нар илчээ ээсний сайхан жил болж байгаад үнэхээр их баяртай байна. Монголчууд өднөр эртээр үеэс уул уваагаа аргадаг, тус савдгаа аргадаг. Мөн олонний ийм сайхан сүүн цэцлийг сайхан сэтгэлтэй ээжүүд маань өнөөдөр өргөж Орхон аймгийнхаа ард иргэдийг мөн гэр бүл байгууллага бас ингэж даатгсан сайхан жил байна. Тэгээд нийт эрдэнэчүүд, Баян Өндөрчүүд тэгээд нохоо жилд ажил үйлсэн, сансан бүтсэн зүйл нь сэтгэл бүтэж байхын өлзөө дөмбөрлөлтөөр өрөөлөг өргөн дэвшүүлье. За өнөөдөр шөнийн 8-ны бэлэг цай өдөр өнөөдөр Баян Өндөр хайрхныхаа билээс наран цуг өргөх ясал сайхан боллоо. Тэгээ нэг Баян Өндөр сум эцэд даргын хамгаалах газар, хот төгсүүлсэн газар нэг маршлын хөтөлбөр хамтран зохион байгуулсан. Өнөөдөр маш сайхан нар мандлаа, сайхан байлаа. Өнөөдөр Орхон аймгийн Баян Өндөр сумын ээжүүд маань байгальд ихтлгийтэй бас сүүлцлээ өргөж байгальд ихтлгийг авардаг, зурс судалгаа гаргадаг. Мөн үр хойч бас их болсон 6 зүйлийн тухай хамаг амьтад тусанд бол буян зайгаад тэгсэн сайхан одоо хүслээ шивэнчтэй бүгдийг даатгах өглөө ялаа. Тэгээ бүгдийг нь баярлалаа. Тус арга хэмжээнд зөвхөн ээжүүд гэлтгүй Орхон аймгийн иргэд төгшид буурлууд маань сүүн цэцэл өргөсөн юм а. Мөн Орхон аймгийн Жалдан жанчуулан хийдийн маань лам хуврагууд ном хурсан бол нэг удаа чин сэтгэлээсээ дуулахад мянган удаа дарихийн тарин уйсантай адил буян хуранд гэгдэх үлэмжийн чанарт дууг хуран цугласан ээжүүд маань дуудаж энэхүү арга хэмжээнд сэтгэл хангалуун байна хэмээн баяртайгаар хэлж байлаа. Оныхоо шинэ сарынхаа ажил үйлсийг даатгаж сүү цагааныхаа дээдийг өргөх нь одоо Монгол уламжлал. Энийг бол жил болгон хийгээд заншсан байгаа. Манай эрдэнэчүүдийн хувьд, манай булгоогийн ээжүүд, эмэгтэйчүүдийн хувьд бол уламжлал болсон заншилтай нэг ажил болж байна. Би бол одоо 2 дахь жилдээ оролцож байна. Тэгээ энэ сэтгэл өндөр байна л да. Ингээд ийм ажил явуулж байгаа аймаг сумынхандаа болон багийнхандаа маш их баярлж байна. Тий. Ээж нартай өр хүүхдүүдтэй хандж сайхан өрөөл хэлээч. За баг хамталсандаа болоод Эрдэнэтийнхаа нутаг усныхаа ард түмэндээ өр хүүхдүүдтэй, хань ижилтэй, найз нөхдүүдтэй бүгдэнд нь сар шинийн 8-ны мэд хүргэе. За ажил үйлсэн бүтэмжтэй төр улс маань түмэн олон маань амгалан сайхан байх болтгоо л гэж хэлээ да. Баян Өндөр хайрхан хам намнан уул хатан сэлэнгээж тэгэл энэ Баян Өндөр хайрхан энэ сайхан мандаж байгаа наранда сайн сүүнийхээ дээжийг өргөлөө гэн. Ирж байгаа гахаа жилдээ эрүүлэнх ад жаргалтай сайн сайхан амьдрахыг хүсэн өрөөж. Монголчууд цаг улирандуудаар цас мус хайлан уран цагтаа золгох хаврын ихээр буюу мал зүрэг төлөвлөн сүү цагаан эдээ элбэгших үеэр мадынхаа үр төлийг бүрэн мэнд боожуулах цагаан эдээ элбэгтэй байхыг бэлэгдэн саасан сүүнийхээ дээжийг тэнгэр газар уул усандаа өргөн цацал өргөх ёс үлддэг. Цацал өргөх ёс нь малчин ардын төлийн баярын нэгэн өвөрмөц зан үйл бөгөөд хаврын улирттай зулгаж буй баяр юм а. Энэ нь тэнгэр байгаль ертөнцийг аргадаж хайр инэрлийг гуйж буй Монгол түмний ёс заншил юм а.